За Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд дэд ерөнхийлөгч эрхэмсэг дээдэс Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумтай уулзаж бас хоёр орны харилцааны талаар бид нар асуудлуудаа ярьсан. Бүх гол сайд нар нь бас уулзалтанд оролцсон байгаа. Давхар татврын асуудлыг нэгдүгээрт, хоёрдугаарт гадаадаас орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлыг, за гуравдугаарт бол бас хоёр улсын хооронд шууд нислэг үүсэх энэ одоо гэрээ хэлцээрээ хийж амжилттай хийж чадах юм бол бүх одоо том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байна гэдгээ бол нөгөө тал бол илэрхийлсэн байгаа. За мөн бол бид нэр асуудалд бол нөгөө тал маань маш уурхай хандж байна. Намайг ердөөсөө эхний өдөр уулзсны маргааш нь надад Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол улсад суух элчин сайдынхаа агриментыг бол бас дамжуулж өгөөрэй гэж ингэж өгсөн байгаа. Хоёр улс одоо хоорондоо бол элчин сайдынхаа ямыг бол бас солилцоо шинэ элчин сайдууд томилох асуудлыгаа бол ойрын хугацаанд бол шийднэ. За мөн шадар сайд бөгөөд дотоод хэргийн сайдтай уулзсан. Цагдаагийн манай бие бүрэлдэхүүнүүдийг сургах асуудлуудыг бид нар бас хоорондоо ярьж тохиролцлоо. Хааны хүүтэй бас уулзсан байгаа. Ингээд Дубай хот, Абу Даби хотын бас худалдааны танхимын бизнес эрхлэгчтэй уулзсан. Монгол улс руу бол Абу Даби, Дубайгийн хоёр одоо бизнес эрхлэлтийн том худалдааны танхимууд Монгол улс руу хамтарсан том бизнесийн төлөөллийг явуулъя гэдгээ бол тохирсон. За энэний богц бол бас хоосон байгаагүй. Өнгөрсөн бүтэн сая өдөр Бүгд найрамд Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад айлчлаад сүүлийн 60 жилд анхны Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлал 1 тэрбум Америк долларын зээлийн шугам нээж Монголын хөрөнгө оруулалтын том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрсэн байгаа. За бид нар бол сая энэ өнгөрсөн өдрүүдэд оюу толгойн 6 тэрбум долларын бас том хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдлээ. За дээрэс нь бид нар бас айлчлалынхаа үеэр Дубай хотно CIB гэдэг банк санхүүгийн одоо том нэгдэлтэй бид нар бол групптэй бас гэрээ оруулсан. Энэ гэрээгээр Монгол улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг бас Монгол улсад бол оруулахаар шийдэж бид нар сангийн ам CIB санхүүгийн группийн хооронд бол бас харилцаа ойлгомжлын санам жижигт бол гарын үсэг зурсан байгаа. Ингээд бүтэн сая өдрөөс хойш 5 өдрийн дотор Монгол улс руу Энэтхэгийн 1 тэрбум зээлээр оюу толгойн 6 тэрбум хөрөнгө оруулалтаа мөн Арабын нэгдсэн Эмират улсаас энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж 1 тэрбум долларын Америк долларын хөрөнгө оруулалт гэдэг. Ингээд 8 тэрбум Америк долларын бид нар ямар ч байсан асуудлуудыг бол шийдэж чадлаа. Та бүхэн мэдж байгаа манай улсын эдийн засаг өөрөө 10 тэрбумын эдийн засаг. Тэгэхээр бид нар бол нэгдэж урагшаа хүчээд дэмжиж ажиллаж чадах юм бол биднэрт бол маш олон боломж байгаа гэдгийг бол харуулж байна. Одоо хувийн хвшлийнхэнтэйгээ нийлээд бид бүхэн засгийн газар мөн шинээр хөрөнгө оруулалт олох, шинэ санхүүгийн боломж олох талаар бид нар бол идэвхтэй үйл ажиллагаа бас явуулах болно гэдгийг хэлхийг хүсэж байна. За ингээд миний их товч мэдээлэл дууслаа. Одоо удаан бүтээл үүсгэх энэ асуудлыг шийдснээр хөрөнгө оруулагчдаас нэлээд нэрээр гарах шиг байна та. Монголын засгийн газар эсвэл Рио Тинто хоёр тал ямар одоо асуудалтай буулт хийсэн дээр би сая ер нь харилцан тохиролцсон бүх асуудлуудаа бол хэллээ. Тэгээд энэ харилцан тохиролцож чадсан учраас дал дуурайг эхлүүлэх энэ төлөө гэсэн энэ баримт бичэндээ бол гарын үсэг зураад одоо бид нар дараагийнхаа процессынхаа ажлуудыг явуулна. Тэгээд 14 банкнаас бол бас том хөрөнгө оруулалтын асуудлыг бол босгох ёстой. Тэгээд энэ бүх ажил цаг хугацаагаар бол үргэлжлэх хэрэгтэй. Одоо засгийн ажил дууссан. Одоо компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас Эрдэнэс Монгол оюу толгой компани, нөгөө талаас Turkcell, Rio Tinto оюу толгой компаниуд энэ асуудлуудынхаа ардан гарахын төлөө өдөр шөнөгүй нартай сартаа уралдаан ажиллах ийм шаардлага цаг үе ирж байгаа гэж хэлхийг хүсэж байна.